За бүгдээрээ сайн байцгаана уу? Орой минь төргий. Өнөөдөр Улаанбаатар хотод 2022 оны 10 сарын 16-ны оройны 8 цаг 54 минут болсон байна. За, Япон Токио хотод 10 сарын 16-ны оройн 9 цаг 55 минут болсон байна. За сайн үргээ ойрд уулзсангүй, ярьсангүй баг зунжингаа, намаржингаа одоо баг өвөл олох чинь сонин сайхан юу байна? Хавар номоо бариад гэрээсээ гараад тэгэл намар гэртээ ирсэн шин. Харин намарч гэж баг өвөл хавар ном сумаа бариад гарсан тэгээд өвөл ирж байгаа юм шүү те. Тэг ингээд хотод бол нэрээд байгаа хгүй юу? Ном сумаа бариад тэгээд нэг ингээд дайлар морч яваад байгаа хгүй. Ингээ амир нь ерөөс Дуусна үгээ. Хамгийн сүүлд дууссан. Хараа бол дууссан. Одоо ихтэй өвлжийг эхлэх гээд байгаа юм шүү. Одоо нэг бараг л өвлсөн да тий. Хүмүүс навааг нөгөө бараг аймагта байгаа юу гэ сүүлийн үед ингээд таарлцсан хүмүүс. Хөөе чичтэй хаана байгаад байна шилжээ явцсан юм. Тийм болтлоо энэ зүүн харамсан байна. Тэгэхээр яасан гэхээр нөгөө сүүлийн нөгөө коронавига 2 жил жоогт нөгөө уралдаан тэмцээн наадан болоо. Тэгээ энэ жилийн хувьд бол нөгөө ерөөсөө амралтын өдөр болгон тэмцээнтэй байсан. Тэгээд ерөөсөө гайгийн хуримнаас хойш юусэн ингээл амралтын өдөр болго одоо бараг алгасаагүй юм шиг байна. Яг хагас утсаа дандаа тэмцээнтэй таараал тэгэл уралдаан гэж явсаар агаал таарсан. Тийм гайгийн хуримнаас хойш гэж угаасаа өмнө нь ч гэсэн тэгсэн шүү дээ. Тийм байсан. Хаварчин, зунчин, намарчин. Хурмаар нь арай гэж нэг бараг шөнөн нэрээд өглөө нь хурманд орсон биз дээ. За тийм ээ тийм. Нэр тэрнээс хойш чи ер нь нөгөө дугаарт оролцоог баг. Тэрнээс өмнө бас ороодсэн те. Ер нь болоос нэг алдаг хоног ороодсэн. Тэрнээс хойш бүр та цагаандаа гарсан шүү дээ. Тэгээ бүр яг үнэ наадмын дугаарт ороод тэрнээс хойш дугаарт ерөөсөө оролцоогүй санаж байна. Тийм. Яг тэгээд энэ зүүн бас нөгөө манай харваачдын хувьд үнэхээр юу байсан? Амжилт бүтээлээр дүүрэн жил байсан. Манай дундгойхон балгаас үнэхээр одоо сурын дивжэнд үнэхээр тэр нөгөө дууга нөгөө хүмүүсээр нөгөө нутгаа дуусгаж чадлаа тий амжилтыг гаргаж чадлаа тий сайхан байлаа баг хамт олноор их бахархаж байна. Яг нөгөө тамирын хэлдгээр олон уралдаан тэмцээнд нөгөө одоо хагас бүтэн сайнгүй явсны хүчинд бас тэр залуучуудын хүч хөдөлмөр тэгж гарсан баг. Манай энэ жил багаараа улсын аварга болсон. Дараа нь наадмын мөнгөн медаль авсан. За тэгээ говийн бүсийн чуулган алтан медаль авсан. За тэгээд уралдаан тэмцээнүүдэд манай орж байгаа залуучууд үнэхээр их амжилттай орсон. Тэгээд сурахны хувьд бол амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Миний хувьд бол одоо яг үнэндээ хавар гараад намар гэртээ ирсэн. Тийм жил байсан. Уул эхний ингээд тэмцээнүүдэд алт авлаа гэж тэгэхээр ч айгу баярлалаа. Сүүлдээ баг хүүе дуусаагүй мө дахиад лөө гэд баг тийм хүнд очсон шүү дээ. Нэг юм амар сонирхолтой санагдаж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл та ингээд хавар гэрээсээ гараад намар гэртээ очиж штэ тий. Тэгээ ганц би ээж аваад байгаа. Тэгээд амьдрал ахуйгаа яг яаж залгуулаа? Эсвэл тийм амар баян хүн үү тий. Амьдрал ахуйгаа яаж залгуулаа? Ажил төрөнд хийхгүй ингээд болгоод идэм бэ гэж асууч. За ер нь бол нөгөө юу яаж юм л та хүний хоббинаас гадна бас тэр нөгөө баг хамт олонны одоо нөгөө орон нутгийн нэр гаргахын төлөө тэр зорж байгаа бүхэл залуучууд адилхан бүгдээрээ л хараач тий. Ажлаасаа зарим нь чөлөө авах нь аваад тэгээд манай суртын донд бас нэг яригдж байгаа юм. Одоо ажил гэр хоёроосоо баг зэрэг хөөгдгөр болоо тийм. Тий бүгдээрээ л ялгаа авахгүй тий амжилтын төлөө бас тэгж зүтгэсэн байна. Тэгээд яг манай нөгөө багийн залуучуудын бол яг нэг үеийн одоо нэг насны залуучууд байгаа тахгүй дан залуучууд тэгээд бас нэг амжилт бүтээлээ гаргачих байсан гэх тэрэндээ үнэхээр зорж бэлдэж гин. За миний тухайд бол нөгөө ард маань ээж минь байгаа болохоор хүүхдүүдээ орхиод тий бас ихэнхдээ бол бас нөгөө манай гуравчин харварч. Тийм учраас дагуулад уралдаан тэмцээнд бас хамт явлаа. Тэгээ айгүй амжилттай манай баг хүчээ сая наадмаар нөгөө балчир насны 3 дугаар хайранд орсон. Сувдаа маань 7 дугаар их наадмын хүүхдийн харгандаас 3 дугаар хайранд орсон. За нарын хувьд төгсөг анги бас уралдаан тэмцээнд нэх орж чадаагүй өөрөө ч бас цаг зам муутай сонирхол муутай байсан баг. Тэгээд энэ жил зүгээр яхаа 100 жилийн ой гэдгээрээ бас хүмүүс айгүйх цаг гаргаж бэлдсэн. Бусдаар ингээд жил болгонд юм байхгүй л дээ. Энэ жилийн тухайд бол нөгөө 101 жилийн ой цуг болж байгаа гэдэг утгаараа залуучууд маань бол үнэхээр цаг зав гаргаж хичээлсэн байгаа. Тэрэндээ бас амжилттайч байлаа. Манайхаас энэ жил бурайд сурын мэргэн төрсөн. Тэгээ миний хувьд аймгийн онж харваач цол авсан.
яг нөгөө Жембрид явж ирээ. Гэхдээ энэ зон чинь би бас нөгөө Жембрид хүүхдэд авч явсан шүү дээ. Тэгээд яг ирээл аймгийн юу болоод наадам болоод тэгэл тэрнээс хойш тэр багийн аваргууд болоод тэгэл гаягийн хориг болоо. Тэгэл гаягийн хоригны дараа ч бас 7 дугаар их наадам болоод тэгээ нөгөө энэ жил ерөөсөө лагер дээрээ ч очиж унжиж цадсангүй. Урд жилүүд чинь бол бас лагер дээрээ очиод тэ хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ агаар салхинд гараад амардаг гэсэн. Энэ жил их богинохон амралттай зам байлаа. Тэгээ гаягийн хориг гэж бас их өвсөрсөн. Тэгээ гаяа хормын дараа бас гаягийн балсарыг хамт тэмдэглэцэл ийш тийш яваасан юм шүү. Хамаг цаг юм тэгэл өнгөрсөн юм. Харванаас гал. Ер нь тийм гаяад ер нь ингээд нэг бушинуулсан зам байлаа тий. За өөрийн марцгаа. Тэгээд би нөгөө гол асуусан юм нь танхимын яаж болгоод тэгээ ингээд зунжингаа enjoy дэж яваад тэгээд ингээд болгоод байна. Тэгэхээр хөдөө орон нутагт амьдарч байгаагийн давуу тал байна уу? Эсвэл ингээд нөгөө боловсролын салбарт ажиллана зун амарчдаг болохоор тэрний давуу тал байна уу? Яг юун дээр тэрийг амар сонирхоод байгаа байхгүй юу? Аль нь байгаа да. Яг одоо намраас ингээд хавар уртлал бүтэн үйл ажиллагаагаа явуулаад тий. Тэгээд одоо чиний асууж байгаа зүйл бол орон нутагт бол мэдээж та нарын шиг одоо ингээл өдөр тутмын гаргадаг зардлууд бол их багтай. Тэр талаараа бас давуу талтай байна. Яг хүмүүс асуудаг л та жишээд яагаад ингэ хатгшаа явдаггүй. Дүүнер чинь бүгдээрээ л гадаадтай байна. Тэгээ чи гадаад хэлтэй хатгшаа явдаг юм уу гэж аяг асуудаг. Тэг яац эсвэл наваа зарим хүмүүс нь эсвэл гадагшаа яваад хар томог даруулсан юм болов уу гэж гайхдаг гэсэн. Тэгэхээр миний хувьд бол сургуулаад төгсч ирээл яг орон нутагтаа ажиллаж амьдарсан тийм нэг айгүй сайхан зүйл нь амгалан тайван эрсдэл багтай. Хүүхдүүд маань ч гэсэн одоо гэрээсээ гараад сургууль руу оролтолтой өвсрэл 5 минутыг л зарцуулж байна. Тэгэхээр чи нөгөө одоо хотын амьдралтай харьцуулахад бол тэр хүмүүс одоо өглөө гараад хүүхдээ өргөж өгөл орой автал бүтэн өдрийг зарцуулж штэ тий. Тэгэхээр надад тийх шаардлага гарахгүй байна нэгдүгээр. Хоёрдугаарт ингээ гараа явах болгондоо унааны зардал, таксины зардал, автобусны зардал гэж гарахгүй байна. За хүүхдүүд маань өдөр гэртээ ирээд хоол цайгаа идэж очиж байгаа болохоор одоо гадуур явах тийм зардал гэж гарахгүй байна. Тэгэхээр орон нутагт амьдарч байгаагийн нэг давуу тал дээр стресс багтай гэдэг байгаа чинь тэрийг л хэлээд байгаа хэл та. Би яг ингээд нөгөө одоо хотод оронгоо ингээд найзуудаа бас ингээд ложи гэдэг хардаг байхгүй ингээд уусахгүй амар завгүй нэг хүүхдээ зөвөр нөгөөхөө очиж аваад тэгэл өөрөө ингээд ажилдаа аваад амар их ядарсан тал тулаас нэг тарж утрах гэж байгаа хэдэн цуглаал орой амарч байгаа шүү дээ. Энд бол хамаагүй амар амгалан. Гэхдээ нөгөө төрд ажиллаж байгаагаас нэг илүү юм нь юу байна вэ гэхэд би одоо чиний хэлдгээ 100 болно гэхээр завтай. Манайхан нөгөө зуны сургалт авдаггүй. Яагаад зуны сургалт авдаггүй вэ гэхээр би хүүхдүүдээ миний зүгээр хов хүнээс бодлоо хүн 100 амрах хэвээр. Тэр агаар салхинд явж тэгээд өглөөхөө ирч хүчийг нөхч явах хэвээр. Гэтэл ээж аавд эсэргээр нь яаж гэнэ гэхээр танах 100 яагаад сургалт явуулдаг 100 л хүүхдээ сургамаар байна. Зунжингаа нүтгэх гэдэг байхгүй. Тэгэхээр би тэрийг бол маш буруу гэж боддог. Хүүхдүүд угаасаа л өвөлжөнгөө тий хаваржингаа намаржингаа тэр өрөөнд суугаад юм сурж байгаа юм чинь тэрийг зундаа бид нар ядаж ирүүл чирэг тий тэр агаар салхин тэр гол усны дэргэд байлгах хэрэгтэй гэж боддог. Тийм учраас манай зуны сургалт бол явуулдаггүй. За тэгээ яг өвөл 10-аас эхлээд 6 сар хүртэл англи хэлний сургалтын төвдөө явуулдаг. Тэгээ гол төшөө болж байгаа юм маань ээж маань л юм л да. Ээж тийш явахдаа одоо хүүхдүүдэд санаа зовхгүйгээр орхино тий. Тэгээд арыг маань маш сайн найдвартай даад. Тэгэхээр амжилтуудын манад бол манай ээж байгаа. Тэгээд юу болдсон шүү дээ. Ээж тэгжсэн нөгөө ингээл нөгөө би хэлжсэн шүү дээ. Аав бас нөгөө анх намайг ингээл харуулж байхдаа би ингээд амар хичээдэггүй. Зүгээр л ингээл амар фан маягаар ингээл тэмцээнд оролцоод ингээл явж байгаа айгуу гоё. Тэгсэн чинь нэг өдөр ирсэн чи тэгдэ. Хүн ингээд амжилт гаргаж тий онцгой юм бол ягаал ингээл харвал яваад идэв ингээд. Тэгээд тэр өгнөөс хойш бас үгүй эн чинь би бас мастер болъё тий спортын цол зэрэгтэй болъё, аймгийн цолтой болъё гэд хүн яг хичээдэг юм бэлээ. Тэгээд ээж маань сая энэ жил тэгжсэн. Одоо тэр ус мосын цол яах вэ? Чи ядаж нэг аймгийн цолоо эхлээл авчаач битээ тийм юм ингээл чи нэг тэгмээрэ нэгмээрэ нэгэд тахаа ингээд. Тэгээ нөгөө яг спортын цол зэрэг авснаас хойш маань бол бид энэ хоёр маань ерөөс хорхоо болоод уралдаан тэмцээнд орчлоод явдаг болсон. Тэгээ энэ жил аймгийн цол аваад цолоо бас багийн хамт олноороо тэмдэглээд хүүхдийн бас сурын харваа зохион байгуулад ээж маань бас тусалсан. Тэгээд тэр бүхнийг ингээд эргээ бодохоор хэрвээ би одоо нэг отод ч юм уу нэг ажил хийдэг тий. Тэгээд 3 хүүхэдтэй байсан бол ийм зүйлийг хизээч хийж амжихгүй. Угаасаа санхүү цаг үеийн хувьд ч амжихгүй. Тэгээд яг ингэж хобби хөөж авахч боломжгүй. Тэгэхээр энэ маань нөгөө
миний орон нутагт амьдарч байгааг нэг даваа тал. Тэгээд амар амгалан байна. Стресс хэцүүлэх баг байна. Яг залуучууд одоо нэг үнэхээр боломжгүй байна гэдэг тэдний хүсэж мөрөөдөө тэмүүлээд байгаа зүйл нь хүрхгүй байгаа учраас үнэхээр аргагүй тал гадагшаа явъя гэдэг сонголтод хүрэж байна. Өчигдөр би бас нөгөө ирж байхдаа Солонгост 2 жил ажиллаад ирсэн хүнтэй хамт ирсэн. Тэгээд тэр залуу ярьж байгаа юм бистэ. Яаж игээл одоо буцаад явна ямар ч байсан Монголд амьдрахад жоохон тийм байна. Ерөөсө бүх залуучууд л тийшээ тэмүүлж байна гэж байгаа хэрэг. Тэгээд гол зорилго нь яагаад энд ингээд орон нутагт амьдарч ажиллаж болохгүй байгаа юм гэхээр яг хөө энд амьдарч байгаа тэнд амьдрах хоёрыг ялгаа нь бид нар хүүхдүүдэд ч гэсэн тийм гоё орчин төсгмөр шүү дээ. Орчин тэ сургууль цэцэрлэг гэх бүхэл зүйлс нь ингээд зарцуулт гаргамаар байгаа байхгүй. Тэгээд яг тэр залуучуудын хүсэж мөрөөдөд байгаа зүйл нь Монголд одоохондоо нөгөө сайн бүрэлдээгүй бай тээ. Тэд нар төлбөртэй сургуульд явуулъя гэхээр тэр мөнгийг төлж дийлэхгүй байна гэдгээр. Тэгээ нөгөө хот өдөөгийн боловсролын ялгаа зай бас ихсэж байна тий. Анх би нөгөө сургалтын төвөө нэгтэй ч гэсэн яг л ийм зүйлийг бодож исэн бас ядаж ингээд орон нутагт хэлний сургалттай болчвол хүүхэд маань 10 жилийн төгсөхдөө англи хэлтэй болоод тий. Ингээм бол хот өдөөгийн сургалтын зөрөө бас хамаагүй багасах юм байна. Тэгээ хүүхдүүд маань заавал яагаал нэхий сурах гэж хот руу явах хэрэгтэй юм тий. Тэгвэл би ээж аавдад нэг юм хэлмээр санагддаг штеп. Хүүхдээ хэл сурах гэж байгаа бол богино хугацаанд амар сурах гэж ингэж хичээх хэрэггүй. Тэр хүүхдүүдэд давтамж хэрэгтэй. Тэгжлээд сурдаг. Тэгэхээр орон нутагт миний олгож байгаа хамгийн том боломж л гэж боддог. Харин энэ дээр нэг хүүхэд хөгжүүлэлт дээр яалтчгүй гэдэг ингээ харагдаад байдаг байхгүй юу? Жишээлбэл ингээд өөрөөс одоо ингээд англи хэллийг ингээ орчиж जैन тий. Тэгэнгүүтээ скаутинг бүлгэн ажиллуулж जैन. Давхар нөө муй клуб юуны гитарын сургалт өөр юуны сургалтлаа ингээд speaking club-ууд гэдэг ингээд маш олон төрлийн юмд нэг доор зэрэг хамрагдаж чадаад байгаа манай нөгөө book bridge-ийн одоо онцлог нь тэр байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүүхэд хөгжлийн түүгээд нэг газар ирээд олон сургалтанд хамрагдаж чадаад байгаа нь өөрөө одоо заавалчгүй нөө хүүхэд хөгжих боломж хөдөө орон нутагт байхгүй байна гэдгийг ингээд найрлагаад байхгүй болгоод тэр тэгэл эсрэгээрээ одоо жишээлбэл Улаанбаатарт бүгдийг нэг одоо ингээд амар олон дугууланд зэрэг ингэж хамруулах боломжгүй байгаа. Нэгдүгээрс тэгж зөөж байх цаг байхгүй. Хоёрдугаарт тэр мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн ийшээ нэг зөөгөө тийшээ нэг зөөгөө төлбөр нь өндөр. Хөдөө орон нутагт муй клуб бид нар ч юм бол баг үнгүй явж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгд хөгжих боломж нь бол бүр ингээд хот газар байснаас илүү харагдаад байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл эгийн 3-ыг өөрсдийнх нь хөгжиж байгаа нь ч гэсэн бүр ингээд жишээлбэл public speaking-ийн үнэхээр одоо чадварыг багаас нь олгож яддаг тий. Тэр нь зүгээр л англи хэлнийх нь хичээл дээр нь орж идэг тусдаа бүр юм хэлтэх урлагийн хичээл биш. Одоо дугуулан ямар нэг юм биш. Англи хэлний хичээл дээр нь public speaking өөрөө орж байгаа нь бүр амар гоё даваа талтай баг зарим тохиолдолд хөдөө орон нутагт очиж амьдрал илүү бүр хүүхдээ сайн хөгжүүлж чадах юм шүү. Илүү аюулгүй орчин байгаа юм шүү. Илүү зарлага багтаа байгаа юм шүү гэж харагдаад байхгүй. Тэгээ дээр нэмэх нь бүр амар ингээд фан амьдраад байгаа байхгүй тий. Өөрхөд дуртай амиг хийн. Тэгээ ямар нэг тийм цагт баригдахгүй, стресс баригдахгүй тэр нэ ингээд хөгжилтэй одоо аз жаргалтайгаар амьдарч чадаад байгаа байхгүй юу. Тийм болохоор бүр энийг онцлмоор санагдсан. Тэгээд бас энэ игээгийн одоо энэ явуулаад байгаа сургалтаа сая ожиг миний ирэх гэсэн яг бүх зүйлийг базаал ярьчихлаа да. Гэтэ яг өнөөдөр одоо энэ яг энэ игээгийн энэ хүртэлх замнал дээр заяа би ингээд харж исэн ингээд надад амар гой санагдчихсэн юмыг би дурсах юм бол игээ ингэдэгээс ахгүй би 10 жил байлаа. Тэгмүүд игээ тэр үед хүүхдийн төлөөд ажилладаг гэсэн штэ. Тэгмүүд ингээд бүх зүйлд заяа намайг ингээд хүй чи ийшээ оролцооч хүй чи ингэж гэ тэ намайг бүр ингээд бүх зүйл дээр ингээд чирээ татаад ингэсээр хагаад өнөөдрийн бас миний одоо энэ хувь хүний хөгжил би өөрийгөө илэрхийлж байгаа илэрхийлэмж илтгэл тавьж байгаа байдал тэ би өөртөө итгэлтэй байгаа байдал миний хувь хүний хөгжил дээр бүр асар их хувь нэмэр оруулсан үе байхгүй. Тэгээ яг энэ дээр бол игээ бүр ингээд намайг бүр ингэсээрээ магаад би өнөөдрийн би ингээд би болоод байна л да. Тэгэхээр чигтэн чирээлөө. Тэгээ чигтэн чирээл тэгмүүд эргээд харахад нэрээ эгээ намайг ч ингээд одоо гоё нийгэмшүүлээд аюу гоё хөгжөөж хувийн талаас хөгжүүлж гисэн байна. Золоог бас хөгжүүлж гисэн байна. Амар гоё нийгэмшүүлсэн байна. 3 хүүхдээ аюу гоё ингээд бүр юм хүмүүжүүлсэн. Тэр нь бүр амар ингээд бүр ингээд амар хамар санагдав. Би ихтэй энийг нэг хэлж байгааг үлдээ. Тэр нь бүр амар гоё санагдав. Би ихтэй эгээ чинь амар хөгжлийг өвгний хөгжлийг олж авсан. Тэгээд
энэ хүүхдийн төлөө төвд ажилладаг байхдаа эгээ бас өөрөө бас амар их яасан бах те. Ийш тийшээ сургалтын яваад айгүй их бас нэг чадваруудыг олж авсан бах те. Тэгсэн би чинь ерөөсө төгсөж ирээл хүүхдийн байгууллагад ажилласан шүү дээ. Нөө сайн дурын ажилд ирсэн байсан. Яг би өөрөө нөгөө чиглэлийн бос байсан. Гэхдээ тэдний нөө сайн дурын ажилтан ирээд орчуулагч хэрэгтэй болоод анх ажилд орж исэн. Тэгээ яг нөгөө хүүхдүүдтэй ажиллаж байгаа тэр процесс надад амар таалагдаад тэгээд тэр анх скаут хүүхдүүдтэй ажиллаад тэгээ хүүхдүүдэд энэ сургалтыг хийгээл яг тэр нөгөө хүүхдүүдийн мэдгүй байгаа зүйлийг нь чиглүүлж өгөхөөр тэр хүүхдүүд тэр гоё урам зориг авж байгаа тэр зүйлийг харахаар тэргээрээ амар бахархаар би ажиллаа хийж хатан ажиллаар үнэхээр бахархдаг гэсэн. Тэгтээ нэг амар үг байгаа штэ. Нөгөө хүүхдийн баяр болсон чинь манай ээж тэр чин төмний хүүхэд баярлуулж түүний хоёр хүүхдийг би л баярлуулдээ штэ гэж манай ээж хэлж ирсэн аахгүй. Тэгэхээр хүүхдийн баяр болгоод бид нар яадаг гэсэн гэхээр уралдаан тэмцээн ингээл нөгөө хар мянган олон үйл ажиллагаа зохион байгуулаад тэгээ ерөөсө тэрэн дотор ингээл орчихсон. Тэр хэр олон яаж олон хүүхэд баярлуулах вэ? Яаж олон хүүхэд хамруулах вэ? Ийм л юм толгой өвдөг гэсэн. Тэгээ тэр үгийг тэгж хэлээд гэдэг үг надад юуг сонсогдсон гэхээр би нэр ингээл айгүй олон хүүхдүүдийн төлөө гэдээ яваад идэг. Гэтэл миний хүүхдүүд нэрээ хаана байгаа. Тэгээ миний хүүхдүүдийг хэн баярлуулж байгаа юм өдөр. Тэгэхэд ингээ хүн өөрийнхөө хүүхдийг за манайд яах вэ тэг хүүхдийн баяр болж байгаа чинь тэнд л олон хүүхдийн баярлуулах гал уралдаан тэмцээн зохион байгуулаад тэгэл энэ тэндээс байгууллагуудаас мөнгө төгрөг бэлэг гуйгаал нөгөө хүүхдүүдээ ингээл үгүй яг юуны төлөө байгаад байгаа юм бэ гэдэг зүйлээр бас анализ хийсэн. Тэгээд хүүхдийн байгууллага сүүлдээ нөгөө гэр бүлийн асуудал нэмэгдэж орж ирээ. Тэгээд ажил асуудлууд бас айгүй ачаалалтай. Тэгээ нөгөө гэр бүлийн асуудалтай зурлахаар чинь амар стресстэй. Тэгээд ажил маань надад ерөөсө таалагдхаа байгаа. Тэгээд яг энэ эргээд нөгөө хүүхдүүдтэй ажиллая. Ер нь яг энэ байхгүй орон зайг нөхөе гэж англи хэлний салбар руу орсон. Тэгээ яг одоо миний ажиллаж байгаа зүйл юу вэ гэхээр одоо энд 10 жилд байхдаа тий олон жил сураад ингээ гадаадд явцсан байгаа. Гадаадд сурж байгаа оюутнууд маань дээр дүүнертэй айгүй гоё өгнөд хэлдэг байхгүй тий. Би тэдгээр ангид байхдаа тий анх ингэж бүкрэж татвал ингээд юугаач мэдгүй ингэж хэлж ийсэн. Тэгээ одоо би тэнд сурж байна. Надад ийм зүйл өгсөн гэх тэр зүйлүүдийн нэргээ сонсоход тэр айгүй бахархууштай. Би нэг амар олон хүүхдэд тий ингэж бужигнуулахтаа гол нь биш. Нэг ч гэсэн хүний амьдралын чанарыг ингээд дээшлүүлээд тэр хүүхэд хэлтэй болоод тий өөрөө амьдралаа зохиогоод амжилтанд хүрэж байгаа нь бас айгүй сонирхолтой. Илүү гоё инспирэшн гэдэг байхгүй. Тэгээ дээрэс нь бол мэдээж нэг 3 хүүхдээ бас яг хэлтэй болгоё. Би ярьжсэн баха түрүүнд хүүхэд маань 6 дугаар ангид орчоод за одоо л нөгөө хүүхэд маань ингээд өсөг үзэж байгаа юм чинь одоо англиар уншуулъя гэдгсэн чинь манай хүүхд төсгөөж мэдхгүйсэн. Тэгэл хүүе энэ ч одоо бүтэн жил үзчихэд яагаад ч үсгээ мэддэг байгаа юм тэгээ ерөөсөө яаж байгаа юм болоо гэх. Тэгээд ер нь яг анх англи хэл хүүхдүүдэд заах нь амар чухал юм байна гэдэг зүйлийг авсан. Одоо манай 3 бол англиар чөлөөтэй ярина. Өөртөө бичин уншин. Тэгээд англи хэл сурж байгаагийн нэг давуу тал одоо орон нутагт юу байна вэ гэхээр эдгээр ингээд нөгөө бидраас шаардлагагүйгээр зүгээр л онлайн орчноос бүх мэдээлэл авчиж чинь. Зүгээр л ингээд юм хийж сурах гэсэн чинь YouTube ороод зүгээр яаж хийх ингээл тэрийг хараа сурчиж байгаа байхгүй. Одоо бүр надад буцаага заах хэмжээний орж штэ тий. Тэгэхээр би орон нутагт хэрвээ би хотод байсан бол магадгүй хүүхдүүд ийм үнэтэй сургалтанд тий төлбөртэй сургалтанд явуулаад бас хэлийг ийм сайн болгож чадах хэсгээ бол мэдэхгүй байна. Манай яг нөгөө томын хувьд бол ингээ багаасаа бүр ингээ хаширсан байсан. Тэгээ англи хэл аягүй сурах дурггүй. Тэгээ сүүлдээ одоо л ер нь хэлээ сонирхолтой болж байгаа. Тэгэхэд одоо манай багчин бол бүр амар сонирхолтой англи хэл сурах. Тэрийгэ бичээл бүр ингээл уншаал, яриад одоо бүр өдөр тутам хүртэл ингээл гэртээ яриад бит хоёр тэрийгэ мартцсан ингээд дэлгүүр мэлгүүрт явж байхдаа манай хүн тэгэл ярингууд хүмүүс хүүшэд хойш чи гэр хөө чи монголоо яриач ингээд явдаг аахгүй. Тэгээ бүр ингээд дадал болоо суудсан. Тэгээд сурах аргаар хөгжөлтэй аргаар сурцсан болохоор тий ерөөсөө л ингээд мөнхийн яриад тэгэл хүй танаа хүүхчи сая юу гэсэн бэ гэж хүмүүс тэгдэг аахгүй. Тэгэхээр ер нь бол нөгөө хүүхдийг анханаас нь хэл сургаж явахдаа л ингэж аюу сонирхолтой тий дуртай маягаар багаас нь ингэхгүй бол нэг одоо яг энэ сурж байгаа арга барил нь арай л буруу яваад байгаа юм шиг. Гэхдээ нөгөө гол нь юу байгаа штэ 10 жилд чинь тухайн хүүхдүүдийн ярианы чадвар, сонсголын чадвар юусоо шалгадаггүй. Дөрөв үзэл яваад байдаг. Дөрөмтэй сонсгол уншлах шалгадаг байхгүй яа. Одоо тест, JS-ийн тест ч гэсэн ялгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас нөгөө яг энэ зааж байгаа
тухайн хүүхдийн нөгөө шалгуулж байгаа орчин бас өөр учраас айгу учир дутагдaltaй байд юм билээ. Яг Тэгээд тийм наад дээр чинь хардаа игээ яг тэгдэг нэг 10 жил тахт ингэдэг байсан. Ерөөсө дөрмөл үздэг байсан. Яадаг вэ гэхээр нөгөө 28 цагаа үзнэ. Тэнгүүтэл намар 26 лөө. Яана би юм биш тэгээд танаа 3 хөтөл лондор байгаа байхгүй. Би бол бүр 26 цагаа үзнэ зэ. Тэгэл намар 9 цагийн нэгэн болонгууд нэг шинэ огшрол. За present simple цаг гэл. За дараагийн намар дахиад юм. За present simple нэг давтаад үзчихээ гэдэг. Тэгэл нөгөө simple continuous гэл яваад яг тэр цагаа үзэл тэгэл нэг хэдэн өгүүлбэр жишээ бодоод тэнд ямар ч communication байхгүй. Ямар шаардлага юм тэр амар хүүхдийг залхаахгүй байхаар тэгж хичээлийг орхно. Тийм зүгээр чи хэмбэ. Тэгэл ерөөсөө яг тэр цагаа үзээр хаал ерөөсөө би одоо 6 дугаар ангиас хойш үзсэн гэдэг би 6 7 жилийг зүгээр 26 цагийг ингээд тойруулж үзээр дуусгачих байгаа. Тэгээ тэр нь яг ингээ 26 цагаа чи ойлгосон уу? За нөө би нэг баг л өстой хамгийн ихний заа нөө simple continuous-а баг 6 7 удаа үзсэн учраас баг тэрийгэл баг ингээд нэг өстой нэг ING-тэй заяа. Өөрөөр бол одоо тэр бол миний амьдралдаа бүр яг ингэж бодитоор би бол одоо тэрийг ингээл өгүүлбэртээ агаал би үг ашиглаад ингэж харилцаж чадахгүй штэ. Яг хүний ярьж байгаа ингээд талтар мултраа болгоч гэсэн бүр тэгэхгүй штэ харилцаа үүсэж чадахгүй штэ. Тийм ихтэй нөгөө юу юм бэ лээ. Бүгд 4 чадвар байгаа шүү дээ. Нөгөө унших, сонсох, ярих, одоо бичих гэх тий. Энэ 4 чадрыг нөгөө дөрвөлнгийн зэрэг авч явах хэрэгтэй. Би анх дөнгөж нөгөө нээсэн дараа нь одоо Сурдагийн ангийнхны хэд хүүхдүүдийг яасан гэхэл баахан нөгөө яриулаад ингээл хүчээр харилцан ярианууд ингээл бүр яриулаад тэд нэр ингээд нөгөө сонсоод өдөр тухайн үгийг аягуулсан ойлгодог. Тэгсэн чи яасан гэсэн чинь огт нөгөө бичих чадвар дээр нь ажиллаагүй. Тэгээд нөгөө юун дээр олимпиад дээр оцсон чи шууд нөгөө тоог хилээл жишээлбэл бүгдээр мэдээд байгаа хилээд байгаа. Тэгсээр нэ тэрийгэ бичгтээ алдаа гаргангууд тэр нь ингээл тухайн зүйлийн шалгуурын алдаа болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүдийн нэг бодож байгаа нэг зүйл өөр, багш нарын нэг зүйл өөр. Манай заагаад байгаа хүсэж байгаа бид нар чи өөрөө болоод тухайн хүүхдийг англи хэл сурахад нь дамжуулаад тухайн хүний одоо би хүн болоход нь дэлхийн иргэн болоход нь яаж туслах вэ? Тухайн хүүхэд өөрөө бие яаж авдаг байх хэвээр тийм. Бие дааж юмыг яаж сурах вэ? Одоо ядаж нөгөө бүтээлч уур чадвартайгаар яаж багаар хамтарч ажиллах вэ? Яаж өөрийгөө илэрхийлэх үү гэдэг энэ нөгөө хувь хүний чадвар талаас нь англи хэл заангаа тэрэн дээр давхар анхаарал таахгүй. Тэрийг нөгөө эцэг эхчүүд ойлгодгоо. Одоо жишээлбэл манай хүүхэд англи хэлтэй амар уншиж чаддгүй. Одоо нэг сар явуулаад уншуулчмаар юм гэж ирдэг байхгүй. Тэгэхээр манайх нөгөө нэг сар мар юм бас сургалтууд явуулдаггүй. Гол зорилго нь манайх 10 жилээ төгсөхдөө тухайн хүүхэд маань 4 чадвараа яг тэгшгэ эзэмсэн хэлтэй хүн болох ёстой гэдэг тийм зорилтыг барьдаг. Тэгээ Бүүкрижийн маань нэг авааштай гоё зүйлүүд нь бол ингээд одоо оронд байгаа шүү дээ Бүүкриж маань ингээд багш нар нь байнга хуралдан тий. Одоо яг ямар чадвар дээр ажиллаж байна. Одоо тэгвэл хүүхдүүдийн бид нар дараагийн чадвар дээр яаж ажиллах вэ? Одоо IT-ийн чиглэл рүү яаж орох вэ гэдэг л дээ. Ер нь нөгөө ингээд жил жилийнхээ нөгөө төлөвлөлтүүдийг гаргаа явахдаа зөвхөн англи хэл заах уу биш. Тухайн хүүхдийг жилийн хугацаанд бид нар яаж тэр энэ сая ож ярьлаа шүү дээ public speaking ярих чадвартай болгох юм тий. Яаж тухайн хүүхдийг бүтээлч болгохгүй яаж ингээд нөө project based гэж яриад байгаа одоо сүүдийн сургалтын аргууд чинь яаж тухайн хүүхдийг ингээд хийж сурч байхдаа яаж давхар юм хийж сурах вэ тий. Зөвхөн хэл сурах биш. Тухайн хүүхд маань амьдралд хэрэгтэй ямар чадвар өөрөө юмыг одоо нэг эрэл хаагуул хийж сурдаг болбой. Тэгэхээр энэ чадварууд чинь өөрөөсөө ингээд хин нэгэнд заагаад өгчдгүү чадвар тий. Тэрийг л манай Бүүкрижийн сургалтынхаа явцаар давхар олох гэж хичээдэг. Харин манай ээж аавуудын хүсэж байгаа зүйл тэрнээс арай өөр байдаг. Яг тэгвэл үе тэр амар мундаг болсон биш тий. Манай хүүхэд ерөөсөө тэхгүй байна гэлдэгдэг тий. Тэгээ фүүши дээр ганжиргал яагаад устаасаа тийм содон байгаа юм бэ гэдэг ингээ яг ээж аавууд бол хүүхдүүдэд дагуулж ирдэг яг тэгж хэлдэг. Тэгээ би ихэнх ээж аавдаа бас хэлдэг. Хүүхэд болгон өөр тухайн хүүхэд өнөөдөр тий эндээс юу сурч гарах вэ? Тэр хүүхэд удаан байж болно. Удаан байлээ гэд муу гэсэн үг биш тий. Хугацаа орно. Цаг зав хэрэгтэй ингээд өөртөө ажиллах хэрэгтэй. Зарим хүүхдүүд нь бүр ингээд монголоор ч бичиж чаддгүй хүүхдүүд авчирчаад англи хэл сургана гэдээ орж идэг. Нэг хүүхд маань монголоор өгүүлбэр бичиж чадахгүй тий. Тэгэхээр ийм мэтчлэнгээр асуудлууд бол зөндөө гардаг. Тэгэхээр би одоо зүгээр гол хэлэх гээд байгаа зүйл нь бол одоо орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол тий болж бол олон юмд давхар явуул тэр хүүхдүүдэд цаг зориулалт гарга боломж байгаа дээр нь сурах тий.
ингээл явмаар байгаа. Тэр Тэгэхээр яг ковидын үед нөө онлайнаар орсон шүү дээ. аа Тэгэхэд төдөө суугаад бид нар чи ялчууд гэр гэртэй байсан болохоор надад нөгөө гэрийн даалгавар нь амар гой сонирхолтой санагдчихсан байхгүй юу? Ягаад гэхээр нөгөө хоёр юу яадаг тоглоомоо хооронд нь яриулдаг. Тэгээ тэрийг бичлэг хийгээд ороод гээд ингэж байгаа байхгүй. Даалгавар нь тэр нөгөө хичээл дээр үзсэн харилцан яриагаа хоёр тоглоомоор ингэж хооронд нь яриулаад бичлэг хийгээд оруулж байгаа. Тэгэхээр ингээд нэгдүгээр тэр амар сонирхолтой. Зүгээр гэрийн даалгавар ингээд бичиж хийгээд оруулах тийм шаардлагагүй ингээд бичлэг хийж байгаа. Тэгээ тэр бичлэг хийх чинь бас нэлээд болно шүү дээ. Тэгэхээр тэр гэл ингээд ярьж ирсэн I'm хин тий ингээд харилцан яриа ингээд ярьж ирсэн алдсан шүү дээ. Тэгэнгүүт зааж гараа дахиад алдчихлаа. Дахиад бичлэгээ эхлэе гээл. Тэгэл дахиад ингээд нөгөө эхний эйжент нөгөө conversation ингээд бичгийг харж агаад ингээд дахиад алдчихын дээ. За дахиад эхлэе гээл ингээд амар олон удаа бичлэг хийж авах нь групп дээр оруулах гэж байгаа учраас тэгж байгаа сүлдээ нэг хэд хэдэн бичлэгийн дараа нөгөө тийч нөгөө харж байгаа унших биш бүр ингээд цээжилсэн. Тэгээ ингээд яг хоёр ингээд өөрөө нөгөө хоёр дүр болж байгаа шүү дээ. Хоёр тоглоом бичлэг ингээд байгаа. Тэр одоо юу гэдэг магадгүй тэр conversation-ыг чэйжлээд шалгуул гэсэн бол хүч чэйжиж чадахгүй байхгүй тий тэр урд өгүүлбэрүүдээ чинь. Эсвэл бичээд үзүүл гэсэн бол тэр зүгээр нь ингээд хуулж бичээд үзүүлэх ч юм уу. Тэгээ нөгөө хоёр тоглоомоороо ингэж тоглонгоо тэгээд нөгөө даалгавар хийгээд нэг хідэн бичлэг дахин хийсээр хагаад тэрийг цээжилж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь бүр nice гэж яг бодчихсон. Тэгээд нөгөө харилцан яриг нь ганц хүүхэд ч биш бид нар нөгөө хажуунаас нь бичлэг хийгээд байгаа болохоор бараг чэйжилж байгаа байхгүй юу. Тийм нөгөө унших тасгалууд харилцан ярианы бичих тасгалуудыг бас аягүй тэгж хэлэгдэг гэсэн. Тэгээд нөгөө би тэгж суръя л та хөөе. Номоо ингээ уншиж байгаа бичлэгээ оруул гэдэг жаахгүй. Тэгэхээр чи бас адилхан. Тэгээд амар гоё ингээл уншиж яснаа нөгөө алдчихгүйгээ байж гараа дахиад хийгээл. Дахиад хийн. Тэгэнгүүт ингээд тэр групп дээр ингээд хүүхдүүд ингээд даалгавруудаа оруулна. Тэг ингээ эхлээд ингээ харж байгаад ингээ жишээлбэл нэг хэм байсан урангой уран чимэгчл нөгөө урнаа гэдэг нэг охин. Эхлээд ингээ айгу төгдөрч мөгдрээл ингээл уншаал бичлэгээ хамгийн гол няс оруулдаг. Ингээл төгдөрч мөгдрээл жоохон ингээл дуудлага муудлага ч гэсэн жоохон сонин имжлгүүд ингээл ороод хэсэг хугацааны дараа нөгөө ковид энгийн болоод юу атсан штэ. Төдөөд нь онлайн сууж чадахгүй ингээ гарчиж байгаа байхгүй юу. Тэнгүү дараа нэг хэсэг ингээ онлайнаар даалгавраа тавьсан ч тэр амар сайжирсан байхгүй юу. Дуудлага нь ямар гоё зэрхэн болцсон. Тэгээ уншиж байгаа хурд нь ямар гоё болцсон. Энэ бүр ингэж амар сайжирсан байж тэгээ төдөөдөр аль чи найсартай энийг хардаа танаа ингэж явжсэн хүч ингэж амар сайжирсан байж тээ. Гэтэл чи гэдэг ингэж дээр яг тэгж ярилцчихсан байхгүй юу. Тийм тэгэхээр тэр чинь нөгөө давхар ингээд яг ээж аауд нь тий тухайн хүүхдтэй бүр ингээд зориулт гаргаад тэр зорилгыг нь ойлголцсон байгаа хгүй чи энийг одоо яг цаг тухайд нь хийх ёстой тий. Чадахгүй бол бүр хамт хий та нар ингээд тусал гэдэг ээж аавд хэлж байгаа шүү дээ. Тэнгүү тэд нар чинь нөгөө бүх хүүхдүүдийнхээ харж байгаа болохоор бас өөрийнхөө хүүхдийг хийчихсэн оруулахгүй болохгүй. Бас гоё хийчмээр байгаа байхгүй тий. Дахин цаашаараа за алдчихлаа дахиад эхлэе гээл. Тэгээд ингээд нөө дахин наадгаа одоо магадгүй 10 унших гэсэн бол хөвгч айгу хэцүү шүү дээ тий. Нэг номыг ингээ 10 удаа унших гэх юм бол айгу хэцүү. Гэвч нөө бичлэг хийгээл зайжгаар алдчихлаа дахиад ихнээсэн. Зайжгаар алдчихлаа дахиад ихнээсэн гэд ингээд яваад хаар чинь тэнд 5 6 удаа уншсан ч гэсэн тэрийг ерөөсөө нөгөө нэг уншиж гин гэж бодохгүй. Нэг айтайхан ингээд явчихж байгаа байхгүй. Тэгээд би бүр амар гой санагдчихсэн. Тэгэхээр ковидын 2 жилийн хугацаанд нөгөө яг бид хэдийн нөгөө нийгэмшүүлэгтэй одоо тэр ингээд олон клубүүд ингээд ажиллахаа болчоор яг хүүхдүүд ингээд нэг нэгнтэйгээ дотос нэг нэгэ мэдих тэр үйл явц нь ингээд хоцорчдсан байлаа. Одоо бид нар ч юм бол ингээд нөгөө хоолны клубүүд те 7 хоногтой заавал нэг удаа хэдүүлээ хийн гээл за ахаал юм тоглоом хэд нөгөө бүкрж дээр ирж тоглоом тэр нь яг хизээ юм бэ гэдэг ингээд тухайн зүйлүүдийг ингээд хийгээд ахаар яг бүр тэрнийг ингээд өгүүлээд нөгөө найс нөхдүүдээ хин бэ гэдгээ таньдаад хинтээ найзлах уу гэдгээ олоод те бүр дуугүй хүүхдүүд ч гэсэн за би ямар нэгэн байдлаар ярихгүй бол эдрээс ингээ хоцрох юм байна гэдгийг хараад өөрийгөө бустай жишээд бусдаар ингээд ээж аауд нь одоо жишээлбэл юу гэдэг те ийм байна гэхээс илүү хүүхдүүд өөрсдөө харьцуулж байгаа байхгүй за би одоо энэ нэг даалгавар хийсэн урнаа хийсэн байгаа юм чинь би хийхгүй бол болохгүй те энийг одоохон гяс хийчихье гэдэг нэг тэр юу надад бас аягүй таалагдчихсан. Гэхдээ нөгөө одоо нэг миний нэг хараад байгаа нэг зүйл бол бид нар ингээд яг хүүхдүүд эцэг эхчүүд өөрсдөө л ажиллахгүй бол хин нэгэнд даатгаж хайлаа гэд хизээч сайн болохгүй. Тэгэхээр үнэхээр л хүүхдээ сайн болгоё гэж байгаа юм бол зорилгыг нь маш сайн ойлгуулах хэрэгтэй тийм. Яг тэр зүйл рүүг нь чиглүүлэх ёстой, хоорондоо ярилцах ёстой.
Одоо энэ ингээд бако ингээд янз янз юм ярьдаг байхгүй би том болоод тийг Америк явна тийм сургууль сурна одоо тэгмээр байна гэл. Гэтэл бид нар тэр болгон нэг нь биелүүлэх боломж бид нарт байхгүй байгаа шүү дээ тий. Одоо жишээлбэл би Америкийн high school-д очиж сурмаар байна тий. Нэг жил чамаагүй гэхэд тэгтэл тэр зүйлүүдийг нь бид нар орлогоц зүйлийг л одоо энэ хүүхдүүдэд яг бэлдэж одоо суурийг нь тавих хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэхийн тулд одоо ядчил тий. Өдөр болгон чи одоо бичих салбараа сайжруулах хэрэгтэй. Уншихаа сайжруулах хэрэгтэй. Одоо ингээд нөх хүүхдүүдийн төвшин хүртэл айгүй сонирм. Одоо ингээд би юу гэж ажиглажсэн гэхээр анх бол ингээд нэг төвшингийн хүүхдүүд аваал тий. Нэг төвшөнд ингээд бүх юмаа заагаал тэгэл ингээд болчин гэл анх сургалтаа эхэлжсэн. Олон хүмүүс бас тэгж авчихсан. Тэгэл тэр дотор ч нөгөө хүлээж авах чадвар өөр. Тэгээд тухайн зүйлд нөгөө хөрвөх чадвар өөр ингээд бүх чадварууд нь өөр болгоод хүүхдүүд ингээд ялгараад нөгөө дөрвөн төвшний мэдлэг чинь ингээд дөрвөлөө өөр болчихж байгаа байхгүй одоо жишээ нь бичгтэй аягүй сайн хүүхд байхад нэг нь ярихтай аягүй сайн тий нэг нь сонсохтой аягүй сайн байхад нэг нь уншихтай аягүй сайн тэнгүүд энэ дөрвөн чадвар чи дөрвөлнгийн зэрэг авч явахын тулд тухайн хүн болгонтэй ингээд тулж ажиллахаас өргөхгүй болж байгаа байхгүй тэгэхээр одоо амар дуугаа тэр хүүхдүүдийг бид нар яаж яриул сурахгүй гэдэгтээ илүү ач холбогддог гэж байгаа жишээ нь илүү бүр амар яриа галзуу хүүхдүүдийг яаж тэр нөгөө дөрвөн дээр нь тий яаж илүү тэр бичиг энэ нөгөө суух тэр тестинг юм дээр нь сайжруулах уу гэдэг тухайн хүүхэд болгоны зан характертай ингэж ажилладаг. Тэгээд ээж аауд нөгөө хугацаа ингэж боддог. За хүүхдээ нэг жил явуулаад манай хүүхд айгүй мундаг болчихно. Угаасаа жил яваад үеийнхнээсээ мундаг болчихно. Тэнгүүд ангидаа очиж тэр хүүхэд мундаг. За манай хүүхэд болчлоо гэж боддог. Тэгээд нөгөө хүүхэд маань бүтэн жил явахгүй байж байгаа дахиад одоо ер нь явахгүй болохгүй нэг хүрэгдэрдэг. Гэтэл нөгөө тухайн явж исэн хүүхдүүдээсээ төвшин шал өөрчлөсөн байд. Тэр ангидаа явах хэцүү. Ингээ яг анги бүрдүүлж явж байгаа хүний хувьд бол аюу асуудалтай байдаг юм л. Тийм учраас яг нөгөө би нэг авсан хүүхдүүдэд та нар тууштай яваарай тий 10 жилийн төгслөө яг төгслөө бол угаасаа ингээ явсан хүүхдүүд үнэхээр тасархай болох юм мэдээж. Тэгээд тэрэнд чинь нөгөө яаж эсээгээ бичгүүтэй эсээний загвар гэж юу байдаг яагаад энэ загвараар бичих хэвтэй ингэж бичихын тулд нөгөө үгийн сан нь юу байх юм тий ингээл бүх юмнууд чи яг дистарал орж байгаа байхгүй зөвхөн ингээд нэг хэл сурна гэхээр л нэг алтар малтар ярьдаг тий юм уушаад ойлгодог чадвар биш. Англи хэл сурна гэдэг чинь өөрөө тийм амархан зүйл бас биш. Хүн өөрөө зориулт гаргаж тэрэндээ цаг гаргаж хийдэг юм хэлзээ. Харин тийм. Тэгээ түрүү жилийн хавар би яг очсон байж хаад яг онлайн хичээл орохт нь би хажууд нь байжсан байхгүй. Тэгсэн чинь бүр ингэ төгсгөнгийн хүүхдүүд тэр бүгдээ бодоод олон жил явцсан байсан уу мэдэхгүй байна. Тэг ямар ч гэсэн төгсгөнгийн хүүхдүүд хоорондоо ингэ англиар яриад заяа. Тэгээд эсэмэсээ тэр тавиад англиар би тэгсэн гац яа нэг ийм жаах хүүхдүүд ингээд би бүр тэр үед аим бац. Тэгээд яг өнөөдрийн одоо энэ эгээгийн одоо энэ хийгээд байгаа одоо энэ юу шүү дээ одоо энэ хийгээд байгаа таны энэ ч одоо баг юу гэж хэлэх юм даа яг бидний төслийн нэг хэсэг. Тий одоо энэ төслийн нэг хэсэг одоо энэ таны хийгээд байгаа үйл вэ штэ тий үйл энийг ингээд бодоод заяа өнөөдрийн энэ үр дүнгийн чинь хараад амар юм хатал төрж гэн л да. Бүр яхаар бахарч гэн. Тэгээ би оюутан багтаа ингэж ийсэн. Эгийг ингээ хараад заяа оюутан багт игээ одоо хот руу орж ирээд амьдч яага болтгүй юм болоо тий. Бүр амар би өөрөө бол ингээ бацаан байгаа штэ. Тэгсээр нэ баг игээд амьдрал заах гэдэг байгаа байхгүй. Игээ одоо хот руу орж ирэл амьдрал. Эсвэл игээ ингээ хилтэй ээжиж яага гадагшаа гараа. Америк ингээд Европ яага явчих болтгүй юм болоо. Тэргээ заяа би бүр өөрөө эргээгээд яг би таны ингээд энэ үйлдэл үр дүн одоо таны яг энэ одоо зориод байгаа зорилго хүүхдүүдийн чинь тэр ингээд таныг энэ харахаар бүр яхаарахгүй би тэр үедээ юу тэмхтэй солиороод байсан юм бэ гэмээр санагч जैन л та яхаарахгүй. Гэхдээ igen одоо таны сургалт болно одоо таны одоо энэ хийгээд байгаа зүйлүүдийг окей ойлгочлаа. Та өөрөө англи хэлээ анх сурахдаа яг яаж сурч ирсэн? Яаж та бүр амар гоё ярьдаг ш таны ингээ яриамаар агнасаа үнэхээр амар гоё төрөл ингээд та гадаадд гадаадд ч сурж ирсэн юм уу эдэр гэж асуудаг ш тийм яг яаж тэгж нэг гадаад юм шиг ярьдаг яаж тийм гоё хэлээ өөрөө тэгж гоё төгсөж юм биш вэ гол авьяастай л байсан хүмүүс ингэдэж штэ би ч хэл сурах авьяасгүй юм шиг байна одоо сурахгүй байх таа гэд би бүр юу ажилласан штэ 10 жил тахта тэгэж амар сураагүй. Яг үнэндээ би 10 жил тахта ястай нөө гаяг хэлгээд төбигээ заалгасаар хаалт төгсөж исэн. 9 дугаар ангид анх 2 дугаар сургуулиас шигжиж ирээд манай англи хэлний багш Бадам Цэцэг гэдэг нэг амар галзуу хүн байсан байхгүй. Тэгээ тэр багш надад айгүй их инспирэшн өгсөн гэж боддیں۔
бүр ингээл өөрөө ингээл хичээлээ орохдоо амар гоё ингээл англиар яриад бидний дундуур ингээл халахаад өөрөө айгүй гоё юм стилэг хоцлон. Тэгээ тэр надад бас амар таалагдсан. Миний хамгийн дуртай хичээл тэр бушуухан англи хэл ороосэй гэл. Тэгээд нөгөө англи хэл ингээд ороод юм хэлэх гэхээр яг үндэ үгийн санч байхгүй, дүрмж байхгүй. Угаасаа манад багш нар ордоггүй байсан. Тэгээ нэгдүгээр сургуульд ирээл тэр багш дээр анх тэгээд илүү цагаар давтлага аваад нөгөө юунууд номнууд хийгээд миний гол хийж исэн юм тэнд ерөөсөө сонсгол амар сайжирч байгаагүй. Яг үндэ би бас нөгөө дөрмийн юм хийж байгаа л нэг өдөр нэг юу яадаг байхгүй. Олимпиадад ороод боловсрол төвдөр очиж өгдیں۔ Тэгсэн чинь тухайн үед Джон Дженет гээд хоёр Америк багш байдаг гэсэн. Тэр хоёр надтай ингээд нөгөө би лагерт амьдардаг. Лагерлоо явахаар нөгөө боловсрлоос явж байгаа замд айгүйх таарлддаг гэсэн аахгүй. Тэгээд би тэр хоёртай сайн уу гэж англи манглаар мэдгээл ингээд нөгөө ийш тийш явахдаа баяртай тэргээл айгүйх тэгдэг. Тэр хоёр ч гэсэн ингээд нөгөө настай хүмүүс болохоор амар дуртай ингээд хүүхэд мэдлэхээр надаас бах юм асуун тэрийг ойлгохгүй. Тэгэл за баяртай гэж ингээд явдаг. Тэгээд явдаг байсан би тэр хоёрыг багшилдаг ч гэж мэдээгүй. Тэгээ нэг олимпиадад ороод очсон чинь нөгөө хүмүүс ууж идэх үүдээс хараад ярьцлага авахгүй. Тэгээд надаас ингээд амар асуугаад тэгсэн чинь таны ээж чи юу ийдээ ингээд надаас асууж шүү. Тэр асуултыг би ойлгоод байгаа. Хариулах гэсэн чинь нягтлан гэдэг үгөө мэдтгүй. Манай ээж ингээд тоо боддог чи хайшаа ингээд яг нөгөө нягтлан гэдэг үг ерөөсөө байхгүй. Тэгснээр баахаа олон ингээд тоо зураал нөгөө дохио зангаагаар яриад байгаа манай ээж ингээд тэгсэн чинь надад аккаунтант юм уу гэж тэгсэн чинь би тэр үгийг сонсч ийсэн. Ерөөсөө мэдгүй. Тэгснээр тэгээд гарч ирээ тэр үгийг би гарч ирээд ингээд слайдсан ч юу нягтлан бодог ч гэсэн үг байсан юм шүү дээ. Тэгээд тэр үгийг би ерөөсөө хязгаарч мартчихаагүй. Тэгээ одоо ингээд эргээ бодохоор яг тэр үед тэгэж тэр нөгөө харилцаанд орж сайн уу баяртай гэж явж исэн тэр үе маань надад аюух нөгөө туршлага болж үлдсэн. Яг тэр ирчээрээ тэгээд байсан биз дээ. Тий. 10 жил тахта бүр хүүхэд тахта ингээл нөгөө хүүхдүүдтэй ингээл тэгээд яг оюутан болчоод би юу аажсэн. Би заавал англи хэл сурна гэд оройн ангиар англи хэлээ сурчсан байхгүй. Яг миний үндсэн мэргэжил бол биш оройн ангиар сураад тэгээ оройн ангид сурдаг байхдаа нөгөө бас ингээл амар их дүрм үзэн тэр дүрмийг юусоо ойлгохгүй нэрээ 10,000 дүрм мэдгүй бараг 4 жил дүрм үзсэн баг. Тэгээд яг үндэ бас манай нөгөө орчуулгын багш амар хүнд ингээд бизнесийн англи хэл мэлгээл орчуулдаг гэсэн. Тэгэхээр надад тэр бүрс амар ядаргаатай. Йоо хэл сурч юм хэцүү байсан юм уу гэж. Тэгсэрнээ сургууль дээр ирэхээр манай нэг солонгос волонтерууд хайлтаас англиар яриад тэгээ бидэрт амар азтай нэг Австралиас ирсэн багш англи хэл орж таараад тэр багш маань яг ийм нөгөө харилцан яриамаар одоо яг манай энэ нөгөө сургуулийн төвд ашиглаад байгаа тэр нэг харилцан ярианы ном мэдрийг ингээд шууд хивэлж авчираад биднэрт өгвөл яг тухайн өдөр тэгээд солонгос нэг үндсэн мэргэжлийн өдрийн анги дээр чинь гэсэн үг. Тий мэргэжлийн анги дээр маань зүгээр нөгөө гаднаас ирсэн багш тийм нөгөө клуб ажиллуулаад тэгээд тэр нь өөрөө надад амар хэрэг болсон. Тэгээд би тэр нөгөө солонгосуудтай чинь яг тэр австралиудтай ингээд англиар яриад тэгээд давхар нөгөө яг яриад ирэхэр чинь тэр дүрм мөрөм гэдэг чинь амилдаг юм хэлээ шүү дээ. Бусдаар ингээд нөгөө данганаас дүрм үзээд хүн хэл сурахгүй, бас данганаас яриа үзээд хэл сурахгүй. Гол нь ингээд бүх юмыг нөгөө балансад авч явах хэрэгтэй. Тэр зүйлийг аягуулсан ойлгосон. Тэгээ одоо би бас нөгөө хүүхдүүдэд ингээд хэл сурч байгаа хүүхдүүд ярьдаг байхгүй. Анх би ч гэсэн наадах ч ойлгохгүй байсан тий. Гэхдээ чи энэ үгийг яг ингээд бичээд ингээд мэдлээд шийдээд өгүүлбэрт оруулаад одоо ингээд яг нэг хүрчлэн бичүүлдэг байхгүй. За энэ өгүүлбэрт яагаад энэ үг байгаа. Зарим хүмүүс бүр одоо ингээ өгүүлбэрийн бүтцийн ойлгоогүй орж ирдэ шүү дээ. Яагаад ингээ монгол хэлтэй дүүцүүлээд тайлбарлахаар монгол хэлний дүрмээ ойлгохгүй. Тэгэхээр чи яаж амжилт вэ? Аль нь өгүүлбэрт, аль нь тосгох, аль нь тодтгол ингэдгээ ойлгохгүй байгаа юм чи монголоор. Тэгэхээр чи нөгөө англи хэлээр ингээ заахаар аюул надад чинь би бүр яг ингэж хэлсэн байхгүй юу? Нөгөө би монголынтэй амар муу мэднэ. Монголынтэй амар муу гэсэн чинь би ингээд англи хэл мэд гадаад хэл сураад би ингээ амьдэрчин гээд монголынхаа багштай маргалддаг байхгүй юу? Угаасаа монголтой амар муу. Тэгсэн чинь манай тэр багш тэгжсэн байхгүй Цэнжи багш. Чи монгол хэлээ сурч чадахгүй байгаа юм байж яаж гадаад хэл сурдээ чи гээд бүр яг намайг загинжсан байхгүй юу? Тэгээ би сурчин угаасаа гэл ингээл ямар ч нэг тиймэрхүү юм болж исэн. Тэгээ би нөгөө Японд ингээл яг сураад англи хэлээр бас гайгүй олчтоо гэж бодоод Японд сурж байгаа шүү дээ. Тэгэл яг ингээл Японы хэлийг нөр хэл шинжилэл талаас нь үзэхээр бүр яг монгол хэлээ буцаагаад үзсэн байхгүй. Гэт яалтчгүй нөгөөх нь хэрэг болоод
Тэгээ бүр монгол хэлний 4-р ангийн ном ингээд оюутан болсон хойно штэ. Тэр чинь 4-р ангийн ном олж ирээд монгол хэлийг давхар үзчихсэн байхгүй бүр яалтчгүй. Тэгэхээр монгол хэлгүй бид нар ингээд яриад байгаа юм чинь тухайн үед нөө жоох хүүхд тахта. Би монголоор яриад байгаа юм чинь би монгол хэл мэднэ гэж бодоод байсан боловч яг тэр нөгөө дүрмээ мэдэхгүй болоод гадаад хэлийг яг дүүцүүлээ сурна гэхээс аягүй хэцүү. Тэгэхээр манайх 3 дугаар ангиас авдаг байхгүй. Одоо хүмүүс ч тэгдэж шүү дээ. Өө англи хэлийг баг хүүхдүүд YouTube үзэж байгаа сурчиж гин. Өө асуудалгүй манай хүүхд ярихаар ойлгодог гэдэг. Яг үнэндээ тэр чинь яг ингээд нөгөө нэг чадвар л хөгжиж байгаа болохоос хэл сурчиж байгаа зүйл биш аахгүй. Тэр хүүхд тэр үгээ бичиж чадахгүй те. Тэр хүүхдээ хараад уншиж чадахгүй. Ийм л байна. Манай цэцэрлэгийн багш найз манад хэлчихсэн байхгүй. Одооны эцэг эхчүүд ингэдэг болсон. Ирээд манай хүүхд ингээд англитэй танаад англиар ярьдаг багш байгаа юу гэж асуудаг. Гэтэл нөгөө хүүхд зүгээр л baby TV-ийн англи хэлтэй байдаг. Зүгээр окей би нэр ойлгосон гэ. Эцэг эхчүүд тэгдэг тэрийг ингээд бүр хөвтэй болцсон. Манай хүүхд ингээд монголоор ойлгохгүй өдр гэдэг эндэргээ ярьдагсан. Тэгээ яг бод амьдрал дээр тэрэл яг тийм байгаа даа гэж бодчихсон. Нэрээс baby TV-ийн англи хэлтэй. Baby TV-ийн англи хэлтэй хүүхдүүд бас одоогийн бүх хүүхдүүд baby TV-ийн англитэй байхгүй гэ манай тэр найз багш найз инээдсэн байхгүй. Тийм. Тэгэхээр яг нөгөө нэг амар багаас нь гэхээсээ илүү яг багадаа тийм байвал нөө дуудлага сонсгол өдр дээр бол хамаагүй сайн. Гэхдээ эцэг эхчүүд тэн дээр нэг юм айгуу сайн бодох хэрэгтэй. Хэлийг тууштай хүн сурж ийж тий хугацаа зарцуулж тэгж сурнаа. Бусдаар ингээд нэг за одоо нэг бус хүүхдээ гүйцэчлээ тий. Тэрний одоо оюун жаргалаас ундаг болчлоо. Одоо болно гэж боддог бол энэ дөр шүү. Тэгээд намайг жоохон байхад та ингэж ийцсэн штэ. Би ингээд айгу бүдүүг байдаг санагдтiin. Тэгмүү та ингэдэгсэн. Гадаад хүн явж ил янгууд шууд очиод ингээд амар ялтгэлтэй үсгээл шууд очиод ингээд танилцаал нөгөөгдөг ингээд яг тэгдэг ус. Жуулч хараад та тэгдэг ус штэ. Тэр бас амар хэмжин үдсэн баг тий. Тийм би нөгөө оюутан болчоод зун нь бас жуулчд аваад тэрнээсээ өмнө тэр 10 жил тахта энэ тиймд гадаад хүнд харуулах юм бол очиод би ингээл эхлээд нөгөө одоо чиний хэлбэр яг санаж эхлээл очиод нөгөө наваг тэр гэдэг би тэнд сурдаг тэдгээр анги маань гэдэг ингээд ерөнхийн нөгөө мэдээлэлүүдээ мэднэ. Тэгэл очиод харахаар миний дуудлага амар цэвэрхэн ингээл нөгөө хүмүүс хүү англиар ярьдсан байна гэл ингээл юм яриа штэ. Тэгэл яриа цаашаа үргэлжлээл юмнууд асуунгууд нь зарим үгийг нь ойлгох. За баяртай сайн яваарэ. Тэгээд одоо бодоход тэндээс айгүйх нөгөө харилцааны авч ирсэн тий. Тэгээд одоо ч гэсэн ингээд хүмүүстэй айгүй нийцтэй хүмүүс одоо тэгдэж штэ ингээд ярьдаг ч гэсэн ичээд иддэг гэх. Тийм хүмүүс нөгөө яг хэл сурахтаа жоох удаан байдаг хаа. Тийм биш. Одоо бид нар шиг юм нээлттэй хүмүүс бол айгүй хурдан сурч байгаа байхгүй хэлээ. За ингэм би энэ хүнтэй ингэж яриа. Тэгэхээр харилцаараа үүсгэж очиж танилцчих тэгжлээс таны нүр авсан гэсэн үг үстэй. Ер нь бол тийм. Нүр агамт гэж ярьдаг шүү дээ. Тэгээ эгийн нэг энэ англи хэл заах тэр нэг хөвчлөлтэй юм надад айгүй богино ярьчих. Тэр яасан гэсэн чинь эгийн оюутан байхдаа над дээр ирэл за би чамд англи хэл заанаа л гэдэг байхгүй юу. Тэгээ надад үсэг задгийн хамгийн эхлээд тэгсэн чинь нөгөө үсгнүүдээ одоо утасны товчлуур дээрх үсгнүүдийг ингээд надад ихтэй заадаг байхгүй юу. Тэгсэн чинь одоо монголоор энэ үсэг гэдэг чинь англиар хэ гэж уншигдэн штэ бид нар зүгээр одоо мессежний хэллэгээр л хэ гэж уншигдэн. Тэгсэн чинь нөгөө нэг нэгдүгээр ангиудтай очиод багш намайг дуудаад хөлгөр уншуулсан чинь би нэг сохорсон эмгний нүднийг сохорсон эмгний хүднэ гэж уншаад тэгсэн чинь багш нар юу наач гэсэн чинь хүдэн гэсэн чинь чи хатлагч чи гэж маадрах шүү амар азах шиг багшээс байхгүй хүдэн гэж өөлсөн чинь яадаг мө тэнэм хөө гэж болгоод энэ зохиод самбар мөргөд ёо би бүр доктор игийг олж байгаа бүр дараа нь нөгөөх ойлгож байгаа юм нэрэ нүдэн гэдэг үг би хүдэнгээ уншсан байж тээ ёо бүр игээ би яаж зааваа өөртөө бүр тэгжсэн тэр амар нэттэй санагдаад идэв. Тэгчлээ байжсэн юм шүү дээ нэрээ. Ёо хэм baаш гинэ. Амар зэрлэг багшээс юм уу одоо бүр сургуулийн захирлын хөтөл юм шиг үлээ мэдхгүй буруу юм ярьж байна. Нэг тийм хүчтэй болчихсон ёо. Хүчтэй нэг апл гэж уншдаг үстэй гэдэг чинь санаанд орж. Тийм. Үгүй за хэдүүлгийн цаг нэлээ орой болсон байна. Арай урталчгүй юу хэдүүлээ бүр ярьсаар л. Нэлээ орой болсон байна. Тэгээд төвчтэй яриа өрнүүлсэн баярлалаа. Тэр ингээл яг яалчгүй ингээл юм ярихаар боловсролын салбарлаа орж байгаа тийм. Тэгээд
сонирхолтой аргаар англи хэл одоо тэгээ нэг ганц хүүхдүүд ч гэлтгүү те бидний бүгдээрийнх нь л асуудал болоод байгаа. Бид нэг англи хэлтэй байвал нэг хэлтэй байхад нэг ийм цонх тэгээд олон хэлтэй байвал олон ийм цонх нээлттэй байгаа юм шиг байх болохоор тэгээд дараагийн хэлээ бас гоё сурцгаая. Тэгээ шиг тийм би одоо нэрээ хятад хэл сурах гэж байгаа сэндээс. Ер нь нөгөө хятад хэлд амар дургүй байсан. Хятаар ярьж байгаа хүнийг хүртэл үзий ядтал нэг хятад амар муу юм шиг бидний бага хахад ер нь тэгж ойлгуулсан шүү дээ. Тэгээд одоо яг нөгөө хөрш маань учраас одоо яалтж байгаа хгүй. Орос хэл уг нь бага ингэж багтаа бас үлдчихлээсэн. Тэгээд англи хэлээ сонгоод гэсэн. Одоо ер нь гэхдээ хятад хэлийг сурахгүй бол явандаа бас асуудал айгүй хүнд үеч магадгүй гэж бодоод. Ядчил наадчлаа бид нар нөгөө уушаа хил гараад такси бариад явлаа ч гэсэн тэд нэр англиар мэддэг хэрнээсээ ерөөсөө англи ярьдаггүй айгүй зүг юм тий. Хятараар яриад идэг. Тэгээ ер нь бас нэг хятад хэл жоохон багс гадралдаг болъё гэж бодоод хятад хэл сурахаар болж байгаа. Тэгээ хүүхдүүдэд ч гэсэн ер нь хоёр дахь хэл нь бас хятад хэл байх болов гэж боддоо шүү. Англи хэлнээс гадна. Англи хэлийг аягүй сайн төгс сурж ич хятад хэл сурахгүй бол нөгөө дуудлага муудлага дээр аягүй юм болт юм билээ гэлээ. Чи хятад хэлтэй эцтэй. Би чинь одоо хэлтэй мэлтэй гэдэг нөгөө юу зүгээр би яг нэг 2 жил ирээдээ яаж ийсэн сурч ийсэн. Гэхдээ хятад хэл аягүй хэцүү хэл. Яагаад гэхээр өсөж байхгүй бүх юм ханц. Тэгэхээр нэг хандсан зөвхөн нэг хэн дуудлагатай биш амар олон дуудлагатай байдаг. Тэгэхээр тэрийг хөгөөрөө зохицуулдаг байхгүй юу. Тэгэхээр аягүй хэцээдэг. Гэхдээ би хятад хэл үзэж байгаад энд ирээд япон хэл үзээд тэгэхээр надад бүр амар одоо аягүй амар байсан. Ягаад гэхээр би ханснуудаа мэдээд бүгдийн нутгийн ойлгоод байгаа хэрнээ японоор одоо дуудлагыг мэддэггүй ч юм уу те. Тэгсээр би хансныхаа зурглаг морлыг аягүй мундаг ханс бичдэг байсан учраас тийдэг интерес. Тэгэхээр надад япон хэл сурахад хятад хэл сурж байсан маань аягүй тийм хүм амар байсан. Тэгээд ганц хэл сурмаарай. Одоо би англи хэл сурмаар шүү. Миний эргэн тойрны найзууд надаас ингэв бүшээ. Танаа гурван их ангилтай байгаад чинь чи одоо тийм сурахгүй юу гэжсэн ингэ над руу ингэж гэдэг байхгүй юу англи штэ энэ ч бас хөлтөмж хажууд хэрдээ хардггүй байхгүй юу. Англи хэл сур англи хэл дээр одоо бүх хэл мэдээлэлүүд явж байгаа тийм. Би тэгээд англи сая та хэлсэн штэ. Нэг хэлтэй хахад нэлээд одоо ийм олон зүйл ингээд зам нэгддэг гэдэг. Яг тэрийг одоо ингээд жишээ нь би одоо ингээд япон хэл дээр бүх юмыг одоо би YouTube-ээс англиар хайж чадахгүй. Японоор хайдаг. Японоор хайхаар одоо бидний Монголоос одоо Google-с хайж байгаа мэдээллээс бүр маш мэдээж амар олон сая хүн амтай мэдээлэл нь илүү өргөн гарч ирнэ. Тэгэнгүүт авах мэдээлэл маань хар хүрээ маш өргөн болдог. Тэгэхээр яг хэлтэй болоход нэг надад тийм учраас англитай болоод англи японоор юмыг хайдаг болмоор байна. Англи хэлтэй хайгаад япон хэлнээс илүү бүр дахиад өргөн зар үргэлтэй. Харин тийм болохоор. Тэгэхээр ер нь эгийн өнөөдрийн ярианаас би л бүр нэр монголчууд бараг хөдөө амьдрмаар ч юм шиг санагдчихлаа бүр хөдөө нэр яг харчдаг өнцгүүдийг аягүй хэлсэн. Эгээ сая миний ерөөсөө одоо хизээш бараг харахгүй өнцгүүд бодож байгаагүй өнцгүүдийг бас хэлж байна. Тэгээ аз жаргалтай хүн ер нь аз жаргалтай л амьдрах гээд байгаа шүү дээ. Az жаргалтай амар тайван л амьдрах гээд байгаа. Тэгээ тэрнийхээ төлөө амар завгүй ингээд нөгөө эсрэг аз жаргалгүй амар стресстэй амар завгүй тийм амьдралаар ингээ хүсэн үсээгүй амьдраад байгаа. Тэгээ тийм болохоор баг ингээд өдөө очиод амьдрчвал үнэхээр тэр аз жаргалтай амар тайван амьдч болмоор юм шиг байгаа байхгүй юу? Тэгээ түрүү одоо би нөгөө нэг хэлэх гээд байгаа нэг зүйл бол тэр байхгүй. Бид нар ингээд хүмүүс тэгдэж шүү дээ. Та юуны төлөө амьдарч байгаа юм гэхээр өөр хүмүүсийн халтлаа. Өөр хүмүүстэй л нэг сайн болгочихвол. Гэтэл тэр хүмүүс өнөөдөр нөгөө олоход тийм мөнгөнийхөө төлөө, ажлынхаа төлөө өөр хүмүүсийнхээ нөгөө хилээд байгаа шүү дээ. Өөр хүмүүсүүд нь аавгаа ажиллаж байгааг тийм хүмүүсийнхээ өсөж байгааг аав нь хардаг ийм мөрөдүүд баймаар байна. Тэгэхээр яг орон нутагт бол тэр нөхцлүүд нь хангалттай байгаа. Гол нь хүмүүс цагаа яаж зарцуулж тэ гэр бүлдээ хэрэг цаг зарцуулж байгаа хүүхдүүдийнхээ өсөж байгаа тий хүүхдүүдийнхээ ямар одоо ааш зан гаргаж байгаа тэр зүйлүүд рүү хэр орж байна л гэдэгтэй байгаа болохоос ш яг орон нутагт байгаагийн давуу тал бол бүхэл юм нүдэнд дийлдэг шүү дээ. Хүүхд маань хаагур хинтээ аваад хиний хүүхдээ найслаад хаана очиод одоо хаана байж болох вэ? Ямар газар очих уу гэдг нь хүртэл тодорхой. Тэгэхээр аюулгүй байдал талаас амар байна. Хоёрдугаар бидний нөгөө яг тухайн хүүхдийнхээ одоо өсөж байгаа тий орчин тий хинтээ найзалж байгаа ямар ааш гаргаж чинь
бүх юм нь бидэрт мэдрэгдэж байна. Яг гоо ингээл аашсан сонин хүүхдүүд бас сургалтанд ирэн ээж аауд нь хайхардаггүй. Тэгээд одоо жишээлбэл ингээл хүүхдээ нэг бүс эсвэл ингээл авчирч өгчөөд за би хөдөө байдаг хүн сургачаарай гэдэг ингээд яваад өгч ээж аауд байгаа. Тэгэхээр миний гол хэлэх гээд байгаа зүйл бид нар өнөөдөр хүүхдүүдээ сайн болгох гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл тэднэртэй гоё цаг гаргаад тэднийг бас тусалт дэмжээд одоо чадахгүй байгаа зүйлийг нь хамт хийлцээд ингэж байгаа нь л өөрөө амар ачаалал. Өөр амьдралын ингээ явц байгаа байхгүй тий. Тэрийг чадаж байгаа, унж байгаа, босч байгаа энэ бүх процессыг харж байгаа нь миний амар том ажил. Магадгүй би гадагшаа аваад тий амар ажилттай за хүүхдүүдэд аваалаа явсан байлаа ч гэсэн тэнд очиод тэр бүх зүйлүүдийг хянах харах боломжгүй. Би хүүхдүүдээ яаж өсөж байгааг ч мэдэх боломжгүй тий юу ярьж байгаа тий хинтээ найзаж байгааг ч мэдэх боломжгүй. Гэтэл орон нутгад байгаа бидний хувьд бол аюу тум давуу тал. За зэрэг надад үйлдэл. Манай одоо бидний дэргэд ингээ насаараа байхгүй шүү дээ. Одоо эдгээр маань өсрөөл бидний дэргэд 5-10 жил хамт байна тий. Тэгэл том болоо яваад. Эдрийг явсны дараа бол хаагуурч аялаад хааж явсан. Сайн би бүр яг ингэжсэн боёг би ингэдэг байсан тий хот руу ингээ шилжээш ингээл ажлын санал ирэхээр зөвшөөрөөч тий амар үнтэй ажиллаа штэ. Ингээл гадагшаа яваач ингээ найз чинь дуудаад байна штэ яваач ядаж богино хугацаа гарч ирсэн яваад ирээч гэдэг үглээл. Тэгэл одоо ингээл хүүхдүүд чинь томрлоо ингээл би дөнгөж сая энэ 100 хүртэл тэгжсэн байхгүй юу. Анаар 12 төгслөө ямар сони юм бэ та яа хүүхдүүдэд санаа зовхоо айлцгийн шалгалтыг өгүүлээч гадагшаа сургууль аплай юм хийлгээч гэсэн чинь. Гэхдээ одоо чи сүүлийн хүүхэд байх юм штэ гэж байгаа байхгүй юу. Ингээ хацааргалтай өнгөрөөгөлтэй хүүхэд штэ тэр наад чиний сурна гэдэг юм чи ч наад насан дээрээс аль хэзээ сураад чадаад яваад байгаа штэ. Гэдэг би бүр ингээд амаа ингээд алгадуулсан штэ. Тэгээд би бүр ингээд нэрээ юу илээ гэж тийштэйгээ бас байлгаал би шалгалтын өгүүлээж яагаад ийгээж бараг зуны удирлаар нэгэл авч яваад харуулаад ахын бүдэ гадаа авч яваад ахын бараг хичээлийн хэлгээ суулгаач байгаа нийл юм ярих гад амарлаг тэгсэн чинь бүр надад тэгж таахгүй. Тэгээ би бүр ингээд бүр хэлэх өгөхгүй болоод нэрээ бид гурав ихчтэй амьдрал заадаг юм бол тэр нөө юм болий зүгээр. Ямарга алгадуулсан байт юм аа. Тэгэхээр одоо нөгөө хүүхд насыг өөрөөсөө хардаг байх тий. Хааштай л бүдэр 18 нас хүрлээвэл тэрнээс хойш бүх амьдрал чинь том хүн болол нэр бүхэл юм тэр хугацаанд үзэн шүү дээ. Үзэх юм харах юм тухайн цагтаа л харна тий. Тэгэхээр нэг амар амьдрал битгий яараарэ. Яаруулаарэ гэж. Яаруулаарэ. Бити хүүхдүүдээ яаруулаарэ. Тэгтээ тэдэртэйгээ хамт байгаарэ. Цагийг болж их өнгөрүүлээрэ. Тэдний нөгөө алдаж онц сурж байгаа тэр зүйлийг нь бас харж амар кайф авдаг шүү дээ. Алдаа гаргасан ч гэсэн тий. Бас ингэж болдог тий. Ингээл тэгнэ. Nice. Танад ярим хэр гоё та. Хэр гоё байна. Итгэл нь их хүлээх шүү. Их сургамжтай яриа боллоо. Авах ихтэй амар өнгөрөөд байна. Тэр дуусгая. За баярлалаа. Баяртай. Ойрдож яриаг маш гоё байлаа. Харин тэгээ царайг хараагүй юм байна ярих юм Энэ байна. яриаг гуруула 2 дугаар юутай болгоё, дугаартай болгоё. Тэгэхээр энэ яриаг бүр дуусахгүй байна. Тэгээ нэр тэмцэмж амар урт боллоо. Бисдэг оруулж 2 дугаар яриаг болгоё. Дараа нь. За тэгээ баярлалаа. Хайртай шүү. Баярлалаа. Баяртай. Хорон мөч бүрээс ажиглалыг мэдэрэ. Баяртай. Яагаад яаж гараад байна? Яа